Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалтууд өнөөдөр яг одоо Астана хотод эхэлж байна. За уулзалтанд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнээр хүрэлцэн ирсэн бөгөөд манай төрийн тэргүүн хөрсөх мөн Астана хотод зохион байгуулагдаж байгаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орон гэсэн статустаа оролцож байна. За эхний өдрийн уулзалтууд хэрхэн болов? Ямар тохиролцоонд хүрв? Ерөнхийлөгч Путин өөрийн нөлөөллийг ашиглан Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг барууны орнуудын эсрэг байгууллага болгож байгаа юу? Хятад улстай үүнээс болж муулцах хэмжээнд хүрэх үү гэх мэт мэдээллийг та бүхэндээ хүргье. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагын эхний өдрийн уулзалтууд хэрхэн болов талаар Жо мэдээний өрөөнөөс та бүхэндээ мэдээлэл хүргэхээр миний бие Батбаяр студиэс ажиллаж байна. За өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагын нэг өгүүлбэрээр тайлбарлах юм бол эдийн засаг болон цэргийн хамтын ажиллагааны голын хэлбэр гэж тодорхойлж болно. За Хятад улс энэхүү байгууллагыг эдийн засгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой хэвшлэн ашиглаж байгаа бол Орос улбаны улсын хувьд ерөнхийлөгч Путиний хэлснээр дэлхийг нэг төлөлт биш олон төлөлттэй бодлогоор цааш нь авч явах гол тулах байгууллага гэж тодорхойлсон байдаг. Наше сотрудничество не направлено против кого бы то ни было. Мы не создаем никаких блоков и союзов. Мы просто действуем в интересах наших народов. За энэ талаар бэлдсэн мэдээлэлээ та бүхэндээ хүргье. За ерөнхийлөгч Путиний онгоц Астана хотын олон улсын онгоцны буудалд өглөө эрт газардсан. За түүний Казахстаны ерөнхий сайд ухтан авсан. За Путин бус нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн бөгөөд мөн хоёр улсын харилцаатай холбоотой уулзалтууд хийн. За Хятадын удирдагч болон Туркийн ерөнхийлөгчтэй уулзалтнаа. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний ээлжид уулзалтанд оролцохоор Хятадын удирдагч Си Жинпин Казахстан улсад өчигдөр айлчлан очсон. За Казахстан улсын ерөнхийлөгч Такаев түүнийг нисэх онгоцны буудал дээр өөрийн биеэр угтан авсан. За Казахстаны ерөнхийлөгчийн ордон зочдыг орж ирэх үед Казахстаны дунд сургуулийн сурагчид Хятадын эх оронч сэдэвт дууг хятад хэл дээр дуулан угтан авсан. Мөн түн зориулан ерөнхийлөгчийн оркестр болон хүндэт харуулж өгсөн байлаа. За Хятадын удирдагчийг угтан авах ажиллагаанд Казахстаны агаарын хүчний онгоцнууд хүндэтгэл үзүүлж ерөнхийлөгчийн ордны дээгүр хөөрсөн бөгөөд Хятадын далбайг бэлэгшээж улаан болон шаргал өнгийн утааг тэнгэрт үлдээсэн. За Хятадын удирдагчийг маш ихээр хүндэтгэн хүлээн авсан. За ирсэн даруйд Хятад болон Казахстан улсууд харилцан хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гар үсэг зорсон. За өнгөрсөн жил худалдааны эргэлт хоёр улсын хооронд 30% өссөн. За ерөнхийлөгч Путин хүндэт найз гэж хэлэх дуртай найз Си Жинпинтэй мөн уулзалтсан. За Путин эхлээд Азербайджаны ерөнхийлөгч Алиев, Монгол улсын ерөнхийлөгч Хөрсөх, Пакистан улсын ерөнхий сайдтай уулзсан. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хөрсөх, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй Казахстан улсын нийслэл Астана хотноо уулзлаа. За Монгол Оросын иж бүрэн харилцааны түншлэлийг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд хоёр талын худалдааны татварыг бууруулах, дээд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар сонсойлдсон. За Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны тусгай хэлцээр байгуулах ирээ хэлцээр амжилттай өрнөж байгааг ерөнхийлөгч нар онцолж, энэ онд багтаан талууд гар үс зурхын төлөө байгаагаа мөн илэрхийллээ. За хэлтсээрийг байгуулснаар хоёр талын худалдаа төдийгүй дээд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөөс гадна хамтарсан аж үйлдвэрийг нэгж үйлдвэр байгуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт санал нэгдлээ. За 2024 онд халахын голын тулдааны хамтын ялтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэм хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаагаа хоёр улсын төрийн тэргүүнээр илэрхийлсэн. За уулзалтаар мөн Улаанбаатар төмөрд зам, Дулааны 3 дугаар цахилгаан станцын шинжилэл, Монгол улсын нутаг дэвсгэр дээр дамжуулан байгуулах байгалийн хэн холоо барих талаар томоохон бүтээн байгуулалтын талаар сан солилцлоо. Ерөнхийлөгч Путин Монгол улсын ерөнхийлөгч Хөрсөхтэй уулзсны дараагаар Пакистаны ерөнхий сайд Шарифтай уулзсан. За Пакистан улсад Орос улбаны улсын газрын тосд нийлүүлж ихэлсэн бөгөөд мөн улаан буудай экспортлж байгаа. За ерөнхий сайд Шахбаз Шариф Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиныг худалдаа эдийн засгийн асуудлыг ихсгэх тал дээр анхаарлаа хандуулахыг хүслээ. Ерөнхий сайд Шариф тухайн уулзалтанд хэлэхдээ бид худалдааныхаа эргэлтийг ихсгэж чадна. Одоо энэ тоо $1 тэрбум хүрсэн байгаа. Та өөрийн биеэр хоёр улсын харилцааг өргөтгөх, эрчим хүчний чиглэлд ихсгэж байгаа нь том таатай байна гэж тэрээр хэлсэн.
За Путин мөн Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд Турк, Орос улбаны улсын худалдааны эргэлт буурж байгаа тал дээр санаа зовниж байгаагаа хоёр тал мөн хэллээ. Орос улбаны улс Турк улсын эдийн засаг тэхэх нөлөө үзүүлдэг улс орны нэг. За Турк улс жил бүхэн 14-15 сая жуулчид Орос улбаны улсаас ирдэг байсан. Энэхүү тоо багасж 6.5 сая болсон нь Орос улбаны улсын эдийн засаг муутай байгаатай салшгүй холбоотой. За Эрдоганы хэлснээр бид 100 тэрбум долларт хүргэнэ гэсэн бодлого маань нэлээд доошгоо болсон байна. За өнгөрсөн жил 55 тэрбум долларт хоёр улсын худалдааны эргэлт төрсөн. За эх жил бид 100 тэрбум доллар руу болох талаар хамтран ажиллах хэрэгтэй байна гэж ингэж мэдгдсэн. За ер нь Шанхай хамт ажиллагааны байгууллага 2001 онд байгуулагдсан. За анх байгуулахдаа 5 улс байгуулсан бөгөөд Хятад улс, Орос улбаны улс, Казахстан, Кыргызстан, мөн Тажикстан гэсэн 5 улс нийлж энэхүү байгууллагыг байгуулсан. За одоо энэхүү байгууллагын гишүүн улс орноор 9 улс орн байгаа бөгөөд хамгийн сүүлд Пакистан, Энтхэг, Иран зэрэг улсууд нэмэгдсэн. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад 3.2 тэрбум оршин суугчид амьдарч байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. За энэ дэлхийн нийт хүн амын 45%-тай тэнцэнэ гэсэн үг. За 10 дахь гишүүн улс орноор Беларусь улсыг өнөөдөр хүлээн авахд бэлэн болж байгаа. Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко өршөөлийн хуулийг батаж өнөөдөр хоригдлуудыг их олноор нь сулж байгаа. За гэхдээ энэхүү өршөөлийн хуульд улс төрийн хоригдлууд энэхүү өршөөлд хамрагдахгүй гэдгийг тэрээр бас онцлог хэлсэн. Иймд Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар болсон үүмээс хамнаас болсон олон улс төрийн хоригдлууд Беларусь улсын шоронд хоригдож байгаа. За тэдгээр хэрэгэд бол өршөөгдөхгүй гэсэн үг. За ингээд 10 дахь улсаар нь одоо Беларусь улс өнөөдөр баргалж болох нь тодорхой болоод байгаа. За ер нь бол Беларусь улсыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагад ороход одоо гол нөлөөсөн улс орн бол Орос улбаны улс гэж үзэж байна. За Шанхай хамтын ажиллагааны байгууллагад байгаа 9 улс орнууд хоорондоо таарамж муутай улс орнууд их байгаа. За альва нэгэн асуудлыг хэлцэхэд асуудал одоо хурцтал байдалд орох, нэг бол мухардах зэрэг асуудал зөндөө байдаг. Иймд Орос улбаны улс өөрийн одоо асуудлыг хэлцэхэд ямар нэгэн байдлаар бас өөрсдийг дэмжих. Ер нь Орос улбаны улсыг одоо цаашд дэмжиж байгаа улс орнуудын тоог одоо нэмэхийн тулд Орос улбаны улс Беларусь улсыг орууллаа гэж үзэж байна. За энэ ч үнний ортой байж магадгүй юм байгаа. За тэгээд Орос улбаны улс ер нь одоо бусад улс орнуудтай хэрхэн харьцаа татлаар та бүхэндээ тавьж мэдээлэл хүргье. За 2021 онд буюу дайн эхлэхээс өмнө Орос улбаны улс Пакистан улсуудын эдийн засгийн худалдааны эргэлт 700 сая доллар байсан. За энэ бол том эдийн засгтай юм хоёр улс орны хооронд бол маш бага тоо. 700 сая доллар. Харин дайн эхэлсэн одоо эхний 2 жилд энэхүү тоо 1 тэрбум доллар даваад гарсан. За үүнд нөлөөсөн гол зүйл бол Пакистан улс руу Орос улбаны улс газрын тос нийлүүлсэнтэй холбож ярьж болно. За 2023 оны 100 анхны газрын тос Пакистан улсын усан бомбтод усан онгоцоор тээвэрлэн авчирсан бол 2023 оны төгсгөлд 2 дахь удаага 2 томоохон усан онгоц мөн газрын тос тээвэрлэн очсон. За газрын тосны тээвэрлэлтийг хялбаршуулах ер нь хоёр улсын худалдаа эдийн засгийг өргөхтэйгээр 2023 онд хоёр одоо татварын гайлын бичиг баримт гар үсэг зурсан байгаа. Гайлын одоо хөнгөлт хийхээр ийм хоёр улсын эдийн засаг жилээс жил ихсэж байгаа гэдэгтэр тодорхой байхаа. За мөн 2023 онд Пакистан улсаас Орос улбаны улс суух эчин сайд мэдэгдэхдээ Пакистан улс цаашид Орос улбаны улсын эсрэг тавих олон улсын хоригийг дэмжихгүй гэдгээ мөн илэрхийлсэн. Мөн ямар ч хориг Пакистан улсын зүгээс Орос улбаны улсын эсрэг тавихгүй гэдгээ мөн тэрээр дуулгаж байсан. За мөн Орос улбаны улс Хятадын харьцаа бол гол асуудал юм байгаа. За Орос улбаны улс Хятадын эдийн засгийн худалдааны эргэлт бол жилээс жил ихсэж байгаа. За ялангуяа дайн эхэлсэнтэй холбоотойгоор Орос улбаны улсаас одоо Хятад руу гаргах нефт хин одоо борлуулалт нэлээд ихсэнтэй холбож үзэж болно. За 2021 онд хоёр улсын худалдааны эргэлт 140 тэрбум доллартай таньсаж байсан бол саяны 2023 оны төгсгөлөд 240 тэрбум доллар болж өссөн байна. За гисэн хэдий ч сүүлд Америкийн эцэг улсын зүгээс тавьж байгаа хориг арга хэмжээтэй холбоотойгоор энэхүү үзүүлэлт сүүлийн 6 сар буурттай байгаа. Ер нь бол энэхүү тоо улам багасаад ингээд ирж байна. Буцаагаад одоо дайны өмнөх үе буюу 150 тэрбум доллар руугаа ирэх жил орно гэсэн ийм төлөвлөгөөтэй олон улсын шинжээчд үзэж байгаа. За гисэн хэдий ч Хятад улс өөрсдийн нөөц болцоогоо ашиглан Орос улбаны улсад одоо олон улсын хоригийг
даван туулахтай холбоотойгоор нууцаар одоо тойрон гарах янз бүрийн маршрут бий болгож тусалж байгаа гэж үзэж байгаа. За Орос улбаны улсын Арктик SPG2 гэсэн одоо хин ордод зориулан барууны тоног төхөөрөмжүүдийг хятадын компаниуд нууцаар нийлүүлсэн талаар Washington Post сонинд мөн гарсан байгаа. Энэ мэтчлэн хятад улс бол өөрсдийнхөө нөөц болцоогоор ихээхэн тусалж байгаа. За мөн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол хятад улс Украины дайнд Орос улбаны улсыг дэмжин Ираны шахиад яг одоо нисгчгүй дронтой ижлэхэн хэлбэртэй одоо ижлэхэн одоо ийм дронуудыг үйлдвэрлэн шин технологитой ийм дронуудыг үйлдвэрлэн Орос улбаны улсад нийлүүлэх гэж байгаа талаар мэдээлэл дэлхийн нийтэд нэлээд тавигдж байна. За үүнийг хятадны талч гэсэн эсрүүцэж байгаа. Ийм тал ийм юм ерөөсөө байхгүй. Энэ албаар Шанхай хамт ажиллагааны нийгэмлэгийн энэхүү хурлын өмнө барууны улс орнууд гаргаж тавьж байгаа албаар ийм шуум, албаар ийм улс орны нэр хүнд гутаах гэсэн ийм асуудал боллоо гэж ингэж мэдэгдэж байгаа. За ер нь бол хятад улс бол Орос улбаны улсыг дэмжиж байгаа гэдэг нь бол барууны улс орнууд бол гарц цаг үнэн гэж байгаа. За гисэн хэдий ч энийг бас үгүйсгэх бас зүйлүүд бол үнэн байгаа, олон байгаа. За ялангуяа Орос улбаны улс хятадын харьцаа бол тийм таарамжгүй байгааг та бүхэн анзааран харсан баха. За ялангуяа Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин хятад улсад айлчсныхаа дараахан шууд Бээжингээс хөрөн Узбекистан улсад айлчилсан. За Узбекистан улс бол дундад Аз одоо Төв Аз улстай хамгийн их хүн амтай 40 гаруй сая хүн амтай хамгийн том одоо нөлөө бүхий улс орн. За тухайн улс оронд очингууд одоо цөмийн атомын жижиг реактортай цахилгаан станц байгуулах талаар ингэж хэлж мэдгдсэн нь бол хятадын эсрэг одоо хятадын нөлөөллийг багасгах ийм талын бодлогыг бол Орос улбаны улс бас энэхүү тавьж байгааг хятадын сонин хэвлэлээр нэлээд явсан. За мөн хятадын хэвлэл мэдээллээр ерөөсө гардггүй байсан мэдээлэл сүүлийн үед ихээхэн гарах болж байгаа. За ялангуяа Орос улбаны улсын армийн хэрэгжилж байгаа янз бүрийн одоо хориотой бөмбөгүүдийг Украины хотуудад одоо хайж байгаа талаар мэдээллийг бүр дүрстэйгээр гаргах болж байна. За энэ нь бол хоёр улс орны харилцаа хамтын ажиллагаа ер нь бол үл ойлголцол ер нь байгааг илэрлэл гэж гадны шинжээчд үзэж байна. За ялангуяа хятадын төлөв визээр Украины Харьков хотод хэрхэн одоо бөмбөгдөл болж байгаа, хэрхэн ард иргэдийг, хэрхэн энгийн ард иргэдийн орон сууцнуудыг бөмбөгдөж байгаа талаар мэдээлэл сурвалжлага ихээр гарах болж байгаа. За энд бол хоёр улс харилцсан хамтын ажиллагааны бол харахад бол сайхан боловч цаагаараа бол нэлээд хүндэрсэн нэгэнд үл ойлголцолтой ийм үе байж байна. Иймд Орос улбаны улс Беларусь улсыг одоо энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагт ингэж эсвэлэн орж байгаа асуудал нь бол хятадын эсрэг одоо янз бүрийн бодлого гаргахад бас өөрсдийнхөө дэмжүүлэх зорилготойгоор ингэж оруулж ирж байгаа гэж үзэж байна. За энд ер нь бол Монгол улсыг аль улс нь Шанхай хамтын ажиллагааны байгууллагт оруулах талаар их идэвхтэй манайхыг ингэж шахаж дарамтлж одоо манайхыг оруулах талаар яриа хэлцээр өрнөд байгаа талаар та бүхэн өөрсдийнхөө санаал бодлыг энэхүү мэдээллийн доор сэтгэлд үлдээгээрэй. Бас их сонир байх болно. Та бүхний сэтгэлээр би бас дараагийнхаа мэдээлэл хүргэх болно. За миний бодлоор бол Орос улбаны улс Монгол улсыг нэлээд шахаж байгаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагт оруулах талаар. За Орос улбаны улсыг бид бол мэдээж хэрэг үеийн үе дэмжсээр ирсэн. Ийм Беларусь улсын ерөнхийлөгч Монгол улсад ирсэн. За Монгол улсын ерөнхийлөгч одоо энэ Казахстанд айлчлахынхаа өмнөхөн бараг 7 хоногийн өмнө Узбекистан улсад айлчлалаа. Гэх мэтчлэн болвол Монгол улс ч гэсэн энэхүү одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагт ямар үүрэг оролцоотой цаашдаа явах ёстой юм, яах ёстой юм гэдэг талаар одоо ерөнхийлөгч хүрэлцэх нэлээд ийм уулзалтууд хийсэн байх гэж бодож байна. Тэгэхдээ өнөөдрийн хамгийн сайн баярлууштай мэдээлэл бол Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс орноор болохгүй гэсэн үгийг Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх хэлсэн байна. Тэгэхдээ би энэ үгийг одоо яг одоогоор өөрөөс нь сонссоогүй. Үүнийг бол сошиал дээр за олон хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэхин хэлсэн үг гэж гарчиг тавиад ингэж тавьсан байна. Би үүнийг саяхан харлаа. За Монгол улс бол Шанхай хамтын ажиллагааны нийгэмлэг байгууллагт ерөөсөө орох шаардлага байхгүй. Энэхүү байгууллага бол та бүхэн мэдж байгаа одоо 10 улс орн гишүүнтэй улс орн болж байгаа. Бүгд нэлээд ийм тоталитар дэглэмтэй ийм улс орнууд арчлал байхгүй. Ерөнхийдөө ийм улс орнууд байгаа. Хоорондоо үл ойлголцол муутай. За ихэнх улс орнууд нь цөмөн зэвсэгтэй ийм улс орнууд байгаа. За эдгээр улс орнууд энэхүү байгууллагаас гараа явхад ямар ч одоо хохирол байхгүйгээр гараа явчих боломжтой. Харин Монгол улс шиг юм жижигхэн улс орн цөмөн зэвсэг байхгүй. Ер нь бол ядуу, сул, бороо тэгээд эдийн засгийн хувьд туйлдсан ийм улс орн энэхүү гишүүний байгууллагаар орох юм бол энэхүү байгууллагын гишүүн улс орноор элсэн орох юм бол буцаагаад гарах боломжгүй үрдийн үрд хадагдсан хэвээрээ үлдэнэ. За харин Пакистан ч юм уу энэхүү улсууд энэхүү байгууллагаас одоо бидэнд хэрэггүй гараа явахад тэдэрт бол ямар ч асуудал байхгүй. Тэдгээр улс орнууд бол өөрийгөө хамгаалах чадвартай
ардталт нь стратегийн томоохон улс орнууд стратегийн түншлэлийн гэрээнүүдтэй байдаг. Иймд бол одоо жишээ нь Пакистан улс бол Америкийн эцэс улстай маш сайн харьцаатай. За мөн Хятадтай ч гэсэн маш сайн харьцаатай. Харин Орос улбаны улстай бол сөрөг. За харин Орос улбаны улс энтэгтэй харьцаа сайтай бол энтэг Хятадтай харьцаа муутай. Гэх мэтчлэн энэ бол энэ Шанхай хамт ажиллагааны байгууллагт байгаа гишүүн улс орнууд бол хоорондоо ихтгэлцэл маш муутай, өөр хоорондоо харьцаа муутай, өөр хоорондоо ихтгэлцэл муутай, өөр хоороноос илүү өрсдөг, илүү байхыг хичээдэг ийм улс орнууд байгаа. Ийм гишүүн улс орны одоо орнуудын холбоонд Монгол улс элсэх ямар шаардлага байхгүй гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх ойлгосон болов гэж бодож байна. За үүнийг бол ерөнхий сайдад бас сайн хэлж тунгаах хэрэгтэй. Монгол улсын ерөнхий сайд бол оюун эрдэнэ энэ байгууллагын гишүүн улс орноор бас орж болох юмаа гэсэн утгатай ийм ярилцлагыг өгсөн байсан. Иймд бол одоо хөрсөх ерөнхий сайдаас сайн хэлж бас тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За иймд өнөөдрийнхаа энэхүү мэдээллийг өндөрлөе. За тэгээд бүтэн сая өдрийн Joe Live шууд дугаараараа та бүхэнтэй эргэн уулзъя. Баярлалаа.